Сайн мэцхан эцэгчүүдээ бид та бүхэндээ хүүхдийнхээ авьяас чадварыг хэрхэн нээж хөгжүүлэх вэ гэдэг сэдвээр энэ удаагийн бичлэгээ хүргэхээр бэлтлээ. Хүмүүсийн ойлголтоор авьяас гэдэг нь дуулах, бүжиглэх, зураг зурах, хөгжим тоглох, за мөн спортоор амжилт гаргахыг авьяастай хүн гэж ойлгодог. За мөн авьяасыг цөөн тооны хүмүүст л өгөгдсөн маш цөөхөн олгогддог зүйл гэсэн ойлголт бас нийтлэг байдаг. Харин авьяас гэдэг нь хүнд өөрт нь амжилт гаргах, боломж олгох, нэг эсвэл хэд хэдэн үйл ажиллагааг эзэмшиж чадах хүний сэтгэл зүйн хэв шинжийн үйл ажиллагааг хэлдэг байна. Жишээлбэл хүмүүс яг ижил нөхцөл байдалд байсан ч гэсэндээ мэдлэг чадвар дадлыг өөр хэмжээтэйгээр эзэмшдэг. За зарим хүн тийм ч их хичээл зүтгэл гаргахгүйгээр аливаа зүйлийг маш өндөр хэмжээнд эзэмшиж чадаж байхад харин зарим хүн хичнээн хичээл зүтгэл гаргасан ч гэсэндээ зөвхөн дунд хэмжээнд хүртэл эзэмшдэг. Тэгэхээр авьяас гэдэг нь хүн бүрт өөр талбаруудад өөр чадамжуудыг олгодог зүйл. Энэ нь ямар нэгэн зүйлийг бусдын хийж байгаа төвшнөөс хамаагүй өндөр түвшинд хийж гүйцэтгэхийг хэлнэ гэсэн үг. Өөрөөр хэлбэл хувь хүний давуу тал, дотоод нөөц боломж, чадамжийг бид нар авьяас чадвар гэж ойлгож болох нэ. Хүүхдийнхээ авьяасыг хэдий ч нэ эртний төдий ч нэ таны хүүхэд аз жаргалтай амжилт бүтээлээр дүүрэн өөртөө ихтэй хүн болж төлөвшдөг. Хүүхдийн авьяас чадварыг тодорхойлох генетикийн арга, сэтгэл зүйн арга гэх мэт олон арга байдаг боловч хамгийн шилдэг арга бол хүүхдээ урт хугацааны туршид ажиглах явдал байдаг. Ингэж ажиглахдаа хүүхдээ янз бүрийн сонирхолтой зүйлсүүдийг мэдрүүлэх, олон янзын туршлага хоригдлуулах боломжийг нь олгох хэрэгтэй. Тэгэх явцдаа таны хүүхэд ямар төрлийн авьяас чадвартай болохыг ийм байдлаар ажиглаж болно. Яг юуг хийх маш их дуртай байгаа, урам зоригтой байгааг нь. За яаж тоглож байгаа нь, хэний дүрд, ямар байр суурьтай тоглож байгааг. Учир нь тоглоом бол хүүхдийн хүсэж сонирхож, бүтээж бий болохыг хүсэж байгаа тэр хүүхдийн дотоод толин тусгал байдаг учраас тоглож байгааг нь маш сайн ажиглаарай. Мөн цаашлаад юун дээр анхаарлаа сайн төвлөрүүлж чадаж байна, юуг бусдаас илүү дэвшилттэй, хурдан бөгөөд чанартай хийж байна, юуны тухай илүү сонирхон судалж байна, мэдлэг туршлагаа өөрийн хэмжээнд ахиулж байна гэдгийг нь та ажиглаад үзээрэй. Ингээд та хүүхдээ ажиглаж харсан бол ямар төрлийн авьяас чадвартай байдгийг ангилж тодорхойлсон сэтгэл судлаач Ховард Гарднерийн онолыг та бүхэндээ санал болгоё. Ховард Гарднер 8 төрлийн оюун ухааны хэв шинжийг гаргаж ирсэн бөгөөд эдгээр нь хүн бүрт харилцан адилгүй илэрч байдаг гэж үзсэн. Та миний хэлэх дараах хэв шинжүүдээс аль нь таны хүүхдэд илэрч байгааг бодоод үзээрэй. Хэл ярианы оюун ухаан, үгийн баялаг ихтэй, ном унших дуртай, төрлөх болон бусад орны хэлийг хурдан сурдаг, түүх онгоо их ярьдаг. Математик логикийн оюун ухаан, шатар, даам гэх мэт стратегийн тоглоом тоглох дуртай, математикийн бодлого бодох дуртай, аливаа зүйлийн учир шалтгааныг бодож тооцоолж олох чадвартай. Хараа зүй орон зайн оюун ухаан, юмсыг зурах, будах, наах, сийлэх дуртай, аливаа сонь сэтгүүлийг уншихаас илүү зургийг нь хардаг, маш мөрөөдмөд, төсөөлөх чадвар сайтай. Хөгжим хэмнэлийн оюун ухаан, хөгжмийн зэмсгээр тоглох дуртай, амаараа эсвэл гар хөлөөрөө ямар нэг хэмнэлтэд дуу чимээ гаргадаг. Хөгжмийн хэмнэл дуу аяыг их хурдан сурч сайн мэдэрч чаддаг. Бие хөдөлгөөний оюун ухаан, спортод дуртай, гарын ур, эвдүү сайтай, үгүй их үсрэх зэргээр ерөнхийдөө их хөдөлгөөнтэй. Харилцааны оюун ухаан, хүмүүсийн дунд байх дуртай, олон найз нөхөдтэй, бусадтай хамтрах, байгаа зүйлээ хуваалцах чадвартай, тусрах уу. Дотоод оюун ухаан, би даасан, бусдаас тусламж авдаггүй, өөрийгөө болон хийж буй ажлаа сайн мэддэг. Байгалийн оюун ухаан, байгальд гарах дуртай, амьтад, мод, цэцэг гэх мэт сав шим ертөнцийн талаар уншиж судлах дуртай, шороо, чулуу, амьтантай тоглох дуртай. Та хүүхдтэй аль хэв шинжийн оюун ухаан буюу авьяас чадвар илүү хөгжсөн байгааг бодсон баха. Мөн нэг хүүхдэд хэдэн ч хэв шинж хөгжсөн байж болно. Бүх хүүхдүүд ямар нэгэн авьяас чадвартай байдаг. Гэхдээ энэ заавал эцэг хийх авьяас чадварыг өвлөж төрнө гэсэн үг биш. Тиймээс бид та бүхэндээ хүүхдийнхээ авьяас чадварыг хэрхэн яаж хөгжүүлэх талаар 5 зөвлөмжийг хүргэж байна.
Таатай тааламжтай орчин бүрдүүлэх ийм орчин нь хүүхдийн танин мэдгэн чадамжийг нэмэгдүүлэх хамгийн чухал хүчин зүйл болж өгдөг байгаа. Хүүхдийн бие махбодыг болон сэтгэл санааг нь анхааран, халамжилсан, хайр мэдрүүлсэн орчин нь хүүхдийн сэтгэл хөдлөлийн чадварыг хөгжүүлэхээс гадна та болон таны хүүхдийн хооронд бат бөх харилцааг бий болгодог. Мөн түүнчлэн хүүхдийн өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлж өгдөг учраас эцэг эхээсээ анхаарал, хайр, халамж хайж цаг алдах биш, харин өөрийгөө хөгжүүлэх бусад зүйл дээр төвлөрөх боломжийг нь олгож өгдөгөөр хамгийн том давуу тал нь гарч ирдэг юм байна. За, ийм орчинд байсан хүүхэд маань яг гэхээр жишээлбэл үнсэл, тэврэл гэх мэтчлэн тийм ээ хүрэлцэг мэдрэмжүүдээр дамжуулан хүүхдүүд маань хайраа хэрхэн яаж илэрхийлэхээ мэддэг болж мөн биеийн хилэмжийг харилцааны хэрэгсэл болгон сайн ашиглаж сурдаг бас нэгэн давуу талтай байх нь. За, тиймээс та бүхэн өдөр тутамдаа хүүхдийнхаа таатай, тааламжтай хайр мэдрүүлсэн орчимг нь бүрдүүлж өгөөрэй хүүхэдтэй. Боломжоор хангах. За, та хүүхдээ хөгжүүлэхийн тулд нээлттэй харилцаж ярилцдаг байх хэрэгтэй. Учир нь хүүхдийнхээ ямар нэгэн ур чадварыг хөгжүүлэх боломж гарахгүй. Цаг хугацаа өнгөрсөөр байвал тэрхүү авьяас чадвар нь бүдгэрэн алга болж байдаг учраас хөгжүүлэхэд оройтсон ч байх бас магадлалтай юм. За, тиймээс хүүхдийнхээ далд авьяас гарч ирэх, ашиглагдах, тийм ээ, олон боломжийг нь гаргаж өгөх нь хамгийн чухлаа. За, энийгээ та бүхэн яаж гаргаж өгөх вэ гэхээр янз бүрийн сэдэв тоглоом тоглох, эсвэл ямар нэгэн ур чадвар болон үйл ажиллагаа шаардсан зүйлийг хамтдаа хийх байдлаар шинэ туршлагуудтай танилцуулах, түүнийг нь хэрэгжүүлэхэд цаг хугацаа, боломж нөхцлөөр нь хангаж өгөх нь чухал юм аа. Тиймээс та хүүхдтэй үргэлж боломжийг хангаж, боломж олгоход нь тусалж өгөөрэй. 3. Шөнө чанартай унтаж амрах. За, унтах нь өдөр тутамдаа олж авсан бүх мэдээллийг тархи цэнэглэж боловсруулах тусалж өгдөг. За, тиймээс хүүхэд өдөрт өөрийгөө сэргээж, ирч хүч өгөхийн тулд 8-аас 10 цаг унтсан байх шаардлагатай байдаг. За, тэгвэл бүгдээрээ унтахын өмнө нэг зүйл анхаарах хэрэгтэй. Нэг цагийн өмнө хүүхэдтэйгээ хамт тухайн өдөрт тохиолдсон хөвгөлтэй, адал явдалтай эсвэл баяр хөөртэй мөчүүдийг хоорондоо ярилцаж сэтгэлдээ заавал хуваалцаарай. Энэ нь хүүхдийн сайн сайхан байдлын мэдрэмжийг бий болгож, мөн төсөөлөл бүтээлч байдлыг нэмэгдүүлж өгөхөөс гадна эерэг мөрөөдлийг хүүхдэд өгдөгөөрөө хамгийн том давуу тал нь гарч ирдэг. За, тиймээс та хүүхэдтэйгээ орой бүр унтахаа өмнө нэг цагийг хамтдаа тухайн өдрийнхөө баяр жаргалтай мөчүүдийг хуваалцан ярилцаж байгаарай. 4. Төсөөллийг нь биежүүлж харуулах. За, энэ насны хүүхдүүд маань бодит үйлдэлийн сэтгэхгүй илүү түлхүү хөгжсөн байдаг учраас хүүхэдтэй авьяас чадварыг төлөвшүүлэхдээ тухайн ойлголтыг нь өргөжүүлж, баяжуулах бүх боломжийг нь ашиглах. За, энэ нь юу гэсэн үг вэ? Ямар нэгэн талбарт амжилттай явж байгаа мэргэжилтнүүд буюу хувь хүмүүсийн ололт, амжилт, арга барилтанд танилцуулж харуулах юм аа гэсэн үг. Яагаад вэ гэхээр хүүхэд маань илүү өөрт нь нөгөө бодиттой, тийм ээ, харагдах үеэс эсвэл сонсогдох үеэс өөрт нь мэдрэгдэх үеэс бүх зүйл нь бодит байх юм бол түүнийгээ илүү их өөртөө тусгаж, чиглүүлж, мөн яг үгээрээ үйл ажиллагааг дэмжихэд бас том сэтэл өгдөг байгаа. За, тийм учраас магадгүй таны хүүхэд сонгодог хөгжимчин болохыг хүсэж байгаа бол түүнийг сонгодог хөгжмийн концертанд биечлэн дагуулж очих. Эсвэл яг үгээр сонгодог хөгжмийн тоглолтыг хамтдаа зурагтаараа бүгдээрээ сууж үзэх. Эсвэл тухайн хөгжимчөнтэй танилцуулах гэх мэтчлэн. Эсвэл жүжиглэх авьяастай бол театрт очиж танилцах, жижиг аялал зохион байгуулж бас болно. За, усан цэлхтэй хэрвээ сайн бол олон улсын тэмцээнүүдийг хамтдаа үзэж болно. Эсвэл зохиогдож байгаа энгийн жижиг тэмцээнүүдэд оролцуулах гэх мэтээр хүүхдэд бүх зүйл нь бодиттой байх юм бол тэр төсөөллийг нь бодитоор биежүүлж харуулах юм бол хүүхэд өөртөө илүү том сэтлийг мөн хийх хүчийг, зоригийг өөрт нь өгдөг том давуу талтай байгаад байгаа. Тиймээс та бүхэн энэ мэтчлэн боломжтой бүх хувилбарыг ашиглаарай. 5. За, хөгжүүлэхээр баяр баясгалыг мэдрүүлэх. За, энэ нь хүүхдийн хувьд хамгийн том чухал хүчин зүйл нь болж өгдөг байгаа. За, хүүхэд хөгжилтэй, баяртай түнээсээ ингээд аз жаргал, кайфыг мэдэрч чадчихвэл
илүү их түүнийгээ хийх хүсэл сэтэл нь болж өгдөг. Магадгүй тухайн тэр авьяас чадвар гэдэг ч юм уу тухайн зүйлийг үйл ажиллагааг хийхэд өөрт нь баяртай биш, жаргалтай биш, гунигтай, залхуутай, ядаргаатай, ууртай мэт санагдаж байгаа бол тэр хүүхдийн хувьд яг хэрэг хийх үйл ажиллагаа нь биш юм а гэж хүүхдэд ойлгож болно. За тиймээс нэгсэндээ хөгжүүлэх өөр баяр баясгал нь хүүхдийн авьяас чадварыг хөгжүүлэх хамгийн гол хөрүүдийнх нь нэг нь болж өгдөгөө гэсэн үг. Хүүхдүүд тоглоомоор дамжуулан хүрээлэн бүрдсэн талаар болон өөрийнхөө бусад хүмүүсийн талаар хамгийн их зүйлийг мэдэж авч байдаг. За тиймээс эцэг эхчүүд та бүхэн янз бүрийн оюун ухааны болон танин мэдхэн хөгжлийг дэмжсэн тоглоомуудаар хүүхдийнхээ сонирхол за тэр авьяас чадварыг хөгжүүлж, чиглүүлж, мөн сургах боломжтой болдог. Яагаад вэ гэхээр тоглоом нь хүүхдүүдийг өөрт нь бас зугаатай, баяртай, жаргалтай мэдрэмжүүдийг өгдөг учраас тоглоомоор дамжуулан хүүхдийн бас авьяасыг тэр чадварыг нь бас нэмэгдүүлж, хөгжүүлж бас болох боломжтой гэсэн үг. За жишээлбэл хэл ярианыхын чадвар, харилцааны чадварыг та хүүхдэд нэмэгдүүлмээр байгаа бол энэ чиглэлийн тоглоомоор тоглож болно. Татаа тунгаа, би хинбэ гэх мэтчлэн харин хүүхдийнхаа бүтээлч байдал, зохион байгуулалтыг нэмэгдүүлмээр байвал хамтдаа лего тоглоомоор тоглож болох нь байна. За мөн логик сэтгэлгээ ба хийсвэр сэтгэлийг нь хөгжүүлэхийг хүсэж байгаа бол энэ хамтдаа судоку, даам, шатар, годаам гэх мэтчлэнгээр тоглоомоор тоглож болно. За энэ мэтчлэн хүүхдийнхаа ямар авьяас чадварыг нь хөгжүүлмээр байна. Түүнийг нь дэмжсэн тоглоомуудыг сонгон авч тоглоод хүүхдээ чиглүүлж сургах боломжтой болох нэ гэсэн үг. Мөн хамгийн гол нь тэндээс өгөхөд өөрөө баяр баясгал хөгжил хөөргийг мэдэрч явах нь бас хамгийн чухал гэдгийг та бүхэн мартаж бас болохгүй шүү.